Хэрэв хэзээ нэгэн өдөр бид бүхний өдөр тутамд ашигладаг ухаалаг утас, таблет, компьютер, Wi-Fi төхөөрөмжүүд таны тархийг эмтээж бүр шарж орхивол яах вэ? Магадгүй миний дээр дурдсан зүйл танд итгэхэд бэрх мэт санагдаж байж болно л доо. Гэхдээ энэ бол боломжгүй гэсэн үг биш юм аа. Ялангуяа өглөөс орой үдших хүртэл утастайгаа найзалдаг хүмүүсийн хувьд жоохон амар сонсогдож байгаа. Тэгвэл өнөөдрийн Remedy-гийн дугаараараа бид бүхэн 5G буюу 5 дахь үеийн харилцаа холбооны технологийн талаар бяцхан мэдээллийг хүргэж цаашлаад таны эрүүл мэндэд үнэхээр хортой эсэх талаар ярьж өгнө. 13 дугаар зуунд Монгол улсын эзэн хаан Өгөөдөө хаан санаачлан өртөө улаачаар мэдээллийг дамжуулах санаа нь тухайн цаг үедээ аливаа мэдээллийг А цагаас Б цаг хүргэх хамгийн хурдан хэрэгслэв. Тэгвэл өнөөдөр бид хэрэгцээтэй мэдээллийг олж авахын тулд заавал өөрийн биеэр өөр нэгэн газарт очих шаардлагагүйгээр халаасан доторх гар утсаараа бүхнийг шийдэж байгаа. Энэ бүхэн нь 1840 онд анхны цахилгаан мэдээ буюу телеграф машиныг зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлснээс эхлэлтэй ба 1990-ад оны ихэнх үеэс дэлхийн нийтийг хамарсан сүлжээ болох World Wide Web нь одоо цагийн харилцаа холбооны технологиг тодорхойлж байгаа лээ. Интернет бол орчин цагт мэдээллийг олж авах хамгийн хурдан хэрэгсэл гэдэгтээ хэн ч маргахгүй. Таны гар утас интернет орчинд ажиллах эсвэл хэн нэгэнтэй холбогдохдоо заавал интернетийн серверүүд эсвэл үүрэн холбооны станцуудтай холбоо тогтоох мэдээлэл солилцох шаардлагатай байдаг. Үүнийг бүр энгийнээр тайлбарлах гэд орлоод үзье. Та өдөр тутамдаа Facebook-д орж стори хийхэд энэ бүхнийг үнэндээ агаараар дамжин тархдаг цахилгаан соронзон долгион буюу үл үзэгдэгч морь нэг өртнөөс нөгөө өртөнд дамжуулдаг. Харин та одоо өөрийн эзэн хоолны зургаа стори хийх гэж байна гэж бодъё. Эхлээд хоолныхоо зургийг гар утсаараа авахд тухайн хоолны зураг утасны өртөөн дээрээс TIG ба 1 гэсэн хоёр цифрээр бүрдсэн маш жижиг хэмжээний тоон кодууд болгон хуурдаг. Өөрөөр хэлбэл таны зургийг өртөөний газар маш олон жижиг хэсгүүдэд хуваан морины имэйл дээр ачна гэсэн үг. Ингэхдээ үүнд нэг бяцхан асуудал байгаа нь морь болгон өөрсдийн авч чадах ачааны хязгаар байдаг. Жишээ нь хэдэл нэг морь хамгийн ихдээ 32 бит мэдээллийг тээж явах чадвартай. Ингээд өртөөнөөс таны зургийн хэсгүүдийг авч өртөө улаачид зургийн хэмжээнээс шалтгаалan нэг биш нэлээд хэдэн морьтой интернетийн өртөөрөө дахиж хүрснээр эцэст нэг юм таны оруулсан сториг бусд хүмүүс харах боломжтой болдог байна. Харин дахих зам харгу морины хурдыг юу тодорхойлж байна гэхээр манай 5G технологи юм. 5G технологиос өмнө хүмүүс 2G, 3G, 4G гэсэн технологиудыг ашиглаж байсан. Дээрх технологиудын хурдыг 5G-тэй харьцуулж үзвэл 2G нь 1 секундэд 64 килобайтыг дамжуулдаг бол харин 3G нь 1 секундэд 8 мегабайтыг дамжуулдаг. Харин 4G нь 1 секундэд 50 мегабайтыг дамжуулдаг бол одоо хамгийн сүүлд гарч ирсэн 5G технологи бол 1 секундэд 10 гигабайтыг дамжуулдаг байна. Өмнөх үеийн технологиудаас хол илүү давуу талыг үзүүлж байгаамаа энэ орд бол. Одоо бидний ашиглаж байгаа 4G технологитой харьцуулахад 5G технологи нь 204 дахин хурдтай морьор өртөө хооронд мэдээлэл дамжуулж байна гэсэн үг. Мөн дамжуулах хурдч нэмэгдэхийн ирээр манай морины хүчин чадал нэмэгдэж байгаа бөгөөд 6 дугаар интернетийн протокол буюу IPv6-гийн тусламжтайгаар өртөөний морьд маань 128 битийг авч явах боломжтой болсноор хүн төрөлхтөн бидэнд асар том боломжуудыг нээн өгч байна. Гэхдээ энэ өндөр хурдыг бий болгохын тулд өндөр давтамжийн цахилгаан соронзон долгион хэрэгтэй байдаг. Цахилгаан соронзон долгионыг бид физик давтамж долгионы урт зэрэгээс хамаарад өөр төвшөнд ангилж үздэг. Харин уг ангилал донд давтамж нь ихсэх тусам хүмүүсийн амь насанд учруулах аюул занал нэмэгдэж байдаг. Тэгвэл 5G технологи хүний амь насанд үнэхээр аюултай гэсэн үг үү? Юу гэсэн үг юм бол давтамж гэдэг бол нэг бүтэн үйлдэлийг бүрэн гүйцэтгэх хугацааг тодорхойлдог. Жишээ нь та өглөө гэрээсээ гараад ажлын хүчил дээр очин өдрийг өнгөрүүлээд орой эргэн гэртээ ирэх тэр үйлдэлийг 1 герц хэмээх нэгжээр илэрхийлдэг. Герцийн хэмжээ нь их байх тусам та олон үйлдэлийг богино хугацаанд гүйцэтгэж чаддаг болж байна гэсэн үг. Тэгвэл нэг морь өртөөнөөс гарan интернетийн өртөөнд мэдээлэл дамжуулаад буцан өртөөндөө ирэхийг ч гэсэн мөн бид давтамжны тусламжтайгаар авч үздэг. Ингэхдээ морьд маань агаараар цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар явдаг байна. Цахилгаан соронзон долгион гэдэг бол цахилгаан соронзон орны харилцан үйлчлэл донд үүсэх энергийн хэлбэр юм. Ерөнхийдөө бол цахилгаан орн соронзон орныг үүсгэдэг ба соронзон орн мөн цахилгаан орноо үүсгэдэг. Яг л амтлалын өшөө шиг. За тэгээд энэ хоёр нийлэхээр орон зайгаар тархдаг ба ингэхдээ долгион хэлбэрээр хөдөлдөг байна. Цахилгаан соронзон долгионы хэрэглээ нь бидний өдөр тутмын амьдралд өргөнөөр оршдог ба богино долгионы 100-наас эхлүүлээд зурагтны удирдлага, гар утас, интернет мөн рентген аппарат зэрэг дүрдээ байвал дуусахгүй. Мэдээллийн технологид цахилгаан соронзон долгионыг хөвчлэн мэдээлэл дамжуулахад өргөн ашигладаг. Жишээ нь та бидний багада үзэж өссөн антентэй зурагт нь үнэндээ зурагтын асар том антеннаас дамжуулж буй цахилгаан соронзон долгион хэлбэрээр дүрсийг хүлээн авснаар ажилладаг байна. Харин өмнөх үеийн интернетийн жишээн дээр дүрсний дагуу соронзон долгионоор мөн TIG ба нэгтийн кодыг дамжуулж болтгоо. Ингэж TIG ба нэгтийн кодыг дамжуулах аргыг дижитал хэмээн нэрлэдэг ба энэ радио антентэй зурагтыг хүлээн авдаг аналог аргыг бодвол дунд нь цаад ор чанар алдах зэрэг эрсдэл бага байдаг. Одоо энэ буцаад соронзон долгионы хор хөнөөлийн талаар ярилцъя. Цахилгаан соронзон долгионы давтамж долгионы урт зэрэгс шалтгаалаад өөр төрөлд авч үздэг талаар дурдсан. Цахилгаан соронзон долгионы урт нь өргөн байж давтамж нь бага байх тусам хүнд үзүүлэх хор нөлөө нь тэдэж хинэ бага байдаг гэж ойлгож байна. Учир нь долгионы давтамж нь бага бас урт учраас атомын электроны төвшөнд түүнд үзүүлэх нөлөө бага. Үүнийг тайлбарлахдаа бидний багада тоглодог байсан гансан гинжиг таслаар гэдэг тоглоом дээр жишээ авцгаая. Атом бо электронууд нь гаргаараасаа барьсан хүүхдүүд чиг хэлхээ холбоотой. Харин түүний дундуур явган гарах хүүхдийг цахилгаан соронзон долгион байна гэж авч үзвэл тэдний дундуур гарах хүүхд нь удаан давтамжтай, том урт байх тусмаа гинжиг тасалж чадахгүй. Хэрэв тухайн хүүхд эсрэгээрээ богино байж өндөр давтамжтай байх тусам гинжиг таслах магадлал өндөр байдаг. Энэ нь үндсэндээ тухайн атомын гадаад давхаргаас электроныг түлхэн гаргаж байгаа хэрэг үлээ. Харин үүнийг ионжуулагч цацраг гэж нэрлэдэг. Ионжуулагч цацраг бол өндөр
өдөр давтамжтай богино урттай цахилгаан соронзон долгион юм. Бидний хамгийн сайн мэдих ионжуулагч цацрагууд бол рентген туяа, гамма туяа ба хэдиягаан туяа гэх мэт цацрагууд байдаг. Уг цацрагууд нь аливаа атомтой харилцахдаа электроныг суглан гаргадаг ба үүнээс үүдээ тухайн атом тогтворгүй болж амьд бие организм дээр бол эсийн задрал, хорт хавдар зэргийг үүсгэх боломжтой. Ийм учраас цахилгаан соронзон долгион төрлөөсөө хамаарат хүний биед тодорхой хэмжээний аюул заналыг учруулдаг. Харин 5G технологийн тухайд авч үзвэл их хэмжээний мэдээллийг өндөр урттай дамжуулахдаа дамжуулж цахилгаан соронзон долгионы давтамжийг заавалчгүй нэмэх хэрэгцээ шаардлага үүсдэг. Гэхдээ таны бодож байгаа шиг гамма туяаны түвшинд хүртэл биш ээ. 5G технологийн дамжуулалтанд ашигладаг долгионы давтамж нь 80-аас 2200 МГц бол долгионы урт нь 70 мм-ээс 90 мм хооронд байдаг. Харин бидний хоол хүнсээ болох эсвэл халаахад хэрэглэдэг богино долгионы цуг нь 1 мм-ээс 1 м урттай ба 245 ГГц-ийн давтамжтайгаар ажилладаг. Гэтэл 5G технологи нь хамгийн шилдэгээр ажиллахад дөнгөжил бидний гэртээ ашигладаг богино долгионы зуугны төвшөнд л очиж байгаа юм. Бас дээрэс нь бид бүхний дунд байдаг нэгэн ташаа ойлголт бол богино долгионы зуугийг их хэрэглэх түүнтэй ойр байх нь хорт авдар үүсгдэг гэсэн цөөр байдаг. Гэвч шинжлэх ухааны үүднээс харуул бид богино долгионы зуухан дээр ямар нэгэн байдлаар хорт авдар хизээж үүсгэж чадахгүй. Учир нь гэвэл түүний давтамж нь зөвхөн хоолны доторх усны молекулуудыг хөдөлгөөнд оруулж халаах чадaltaй байдгаас биш электроныг суглан гаргаж хорт авдрыг үүсгэх хэмжээнд бол хүрч чадахгүй. Цорын ганц эрсдэл гэвэл ямар нэгэн байдлаар зуухан дотор гараа ихэд түлэгдэх аюул юм. 5G технологи мөн адил мэдээлэл дамжуулна уу гэхээс таны биеийн эсийн түвшинд хүрээд хорт авдар үүсгэх, булчин шүрмсийг гэмтэх тархины эдээсэнд нөлөөлөх нөлөө байхгүй. Тийм ч боломж байхгүй. Тиймээс та пэйжэнтэй хоолоо халааж идэнгээ уцсныхаа 5G-гаар спойлер задлангийн дугаарыг тайван үзэж болно гэсэн үг. Тэрч бүвэл гэрт тань байдаг утасгүй интернетийн төхөөрөмжүүд хүртэл танд хорт нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэвэл мөн адил шалтгаанаар долгионы давтамж нь бага учраас тэр. Тийм болохоор шөнө болгон заавал Wi-Fi төхөөрөмжөө салгаж унтах шаардлагагүй. Үндэ бидний хардаг гэрэл хүртэл цахилгаан соронзон орон бөгөөд богино долгионы шарх шүүгээ 5G технологи үзэгдэх гэрлээс дор хаяж 1000 дахин бага давтамжтай. Гэтэл бид өдрийн гэрэл гарахад ямар нэгэн байдлаар амь насанд аюул учирдаг билүү? Та цус сурагч биш л бол ямар ч тийм эрсдэл байхгүй. Хэдийгээр 5G технологи нь хүний биеинд аюул занал учруулж чадахгүй талаар шинжлэх ухааны баттай баримт нотлохоо байсаар хахад 5G нь хүний тархинд гэмтэл учруулдаг, хорт хавдар үүсгдэг, байгальдаа орчинд хор өнөл учруулдаг, бүр болоогүй хүрээлэн буй орчинд аюул учруулдаг, COVID-19 өвчнийг тарааж байсан зэрэг худал таашаа мэдээлэл итгэдэг хүмүүс Монголд гэлтгүй дэлхийд нийтэд байсаар байгаа нь туйлын харамсалтай. Тиймээс аливаа мэдээлэл итгэж үнэмшихээс өмнө шинжлэх ухааны хувьд боломжтой эсхийг нь тодруулж харах нь таныг сэхэдэн болохын үндэс юм шүү. Ийм 5G технологи нь таны тархийг шууд шарна гэсэн цуу яриа худал бөгөөд хуйлдааны шинжтэйг бид дээрх баримт нотлохон дээрээс үндэслэн гаргаж болно. Гэхдээ саяхан эрдэмтэд шууд биш дам замаар 5G технологиос үүсч болох нэгэн эрүүл мэндийн эрсдлийг олж нээсэн гэж байна. Тэр нь юу гэж вэ? 5G технологи дээр суурилсан ухаалаг утас таблет зэргээс шалтгаалan үүсдэг халт нь эрэгтэйчүүдийн нөхөн үржих эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаан дээр үндэслэн илрүүлжээ. Энэ та өөрийн датагаа хасаагаад өмднийхээ халаасанд уцаа хийж явах нь аюултай гэсэн үг юм аа. Учир нь утас буюу бус ухаалаг хэрэгслээс ялгарх дулаан нь эрэгтэйчүүдийн нөхөн үржих чадвараа тестостероны түвшинд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд илрүүлсэн байна. Үүнд хэр удаан халаасанд авч явах хугацаа нь хамаарахгүй бөгөөд хэрвээ эрэгтэй хүмүүс энэхүү дугаарыг үзэж байгаа бол аливаалах бэлхүүснээсээ доошоо гар утсаа байхгүй хичээх хэрэгтэйг зөвлөж байна. Бусдаар бол 5G технологиос шууд танд учрах аюул заналхын л огтхонч байхгүй. Хэрэг өөр бусад зовирууд танд илэрч байгаа бол бүгдээрээ дам шалтгаантай гэдгийг та бүхэн санаарай. Ингээд өнөөдрийн дугаар маань энэ төрөнд өндөрлөж байна. Лайк болон subscribe үлдээгээ мартау зай. Дараагийн дугаараараа сонирхолтой сэдв орох болно.